За ингээд дайнд ирсэн. Дайн улсын Копенгаген хотод ирсэн. Тэгээд Росенбург гэдэг 4-р Кинг Кристиан гэдэг хааны үед баригдчихсэн юм. Ортонд нь орж ирсэн байна. Ер нь л музей юм да. Вау, энэ хэсгийг хараа. Айлтдаг тансаг юм аа. Нэг гоё хэсэг рүү орох гэж байна. Дэлхийн одоо хамгийн аз жаргалтай улсуудын тоонд нэгт ордог Дайн улсын усад явж байна. Тэгээд вагонууд ингээд одоо ямар ч нэг тийм үн боломжийн байдаг гэд зах дээр нь зах гэж ойлгох юм уу, ямар ч гэхдээ амар гоё юм байна. Энд ирээд хоол идэх гээд явж байна. Тэгээд ямар ч нэг сонирхолтой. Энэ бол юмнууд бол нэлийн үнэтэй юм байна оо. Юу итгэвэ? Хүмүүс гоё. Өөр өрөөдөд ах юм. Understand Copenhagen. City of Japan. Traumatized by all the disappointed faces. we can't do it anymore. So that's out of here. But we will be ending the tour really close. I mean to the Royal Palace, which we will also see on the way. So and that's only like half an hour's walk from the Little Mermaid. So if you insist, I can tell you where she is, and you can go there. Be disappointed on your own. Right. What else need to tell you? Oh yeah, we will be going through some of the most dangerous areas of Copenhagen. You know what those are? Bicycle lanes. We like to say that we are a bicycle-friendly country, but there's nothing really friendly about it. We have self-driving cars with more. I mean, here before the city was a dump. It was a dump. I mean, literally, people come and throw out all the garbage. Sometimes it smells.
But that's not because of that, of course. That's a long time ago. French embassy. That smells a little bit sometimes. But we do have a lot of love for the French. It's true. This guy. This is our old king, Christian V. One of our many basic Christian kings. This guy, he decided to redesign or remake the donkey into a. Энэ дотроо одоо Queen Mary амьдардаг гинэ. Тэгээд ер нь л айгүй энгийн хүн байдаг. Гэж байна. Тэгээд ямар нэгэн яг ард иргэдийнхаа дундаа бол ер нь бол ороод амьдардаг. Энгийн өдөр тутмын хийдэг хүмүүс хийдэг зүйлсийг хийдэг. Айгүй энгийн хүмүүс байдаг гинэ. Queen because she abdicated just last year and left the throne. Yes, left the throne for her son, Frederik X, the king, who lives here. He lives there with his wife Mary, Queen Mary from Australia, and their 4 children. Right here. What? You said here? Yeah, they live here. Yeah, this is their houses. You know, humble little abodes. And yeah, so the royal family. What I want to tell you about these people is kind of weird. It's a weird situation in Denmark because. You see, 75% of Danish people approve of the royal family. That in itself is what it is. That's not the weird thing. The weird thing is that the 75%. Man der så på lukken? Nej, han er ikke. Hvad? Altså, kigger Ej, far. Han kigger ind, imens de der bare holder sig for øjnene. Skit. Wow, look at this. Өдөр гоё харагдах юм аа. Men jeg synes bare, at jeg får ikke op, der var
Wow, pretty. Yeah. Multe wine бол мэдээж ууж байна. Where's the Sophie? 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 Where's Sophie? За би нэцтэй камера аваад зөндөө удаа яг үндэ микрофоноо яаж ашиглахаа мэдэхгүй байсаар аваад зөндөө удаа. Тэгээд сая бүр яг тухтай суучаад ягаад тэгэхээр нөгөө нэг амжихгүй байгаадсан. Ерөөсөө яг оролдож амжихгүй байсаар агаад яг үндэ амар удаад тэгээ яг сая яг нэг яг за яг тухтай сууж чаад харъя. Яаж ажиллуулж үзье гэд тэгээд баг хэд хоногийн дараа 6-7 хоногийн дараа микрофоноо яаж ашиглах тэгээд камера яаж хөдөлгөн болон босоогоор нь бичих хэрхэн уцтайгаа холбох гэдгийг мэдж авлаа. Үнэ нэттэй. За одоо болохоор би аялал маань үргэлжлээд би 12-ноос эхэлж аялсан гэхээр яг 8 хоногийн хугацаанд аялчихсан байгаа. Тэгээд одоо болохоор би Денмарк Дайн улсын Копенгаген хотод ирчихсэн байгаа. Тэгээд өчигдөр ер нь бол нэлээд их аялчихсан байгаа. Тэгээд аяллахаа бичлэгүүдийг оруулна. Тэгээд одоо камерныхаа учрыг олчихсан учраас, микрофоныхаа учрыг олчихсан учраас яг гой микрофоноороо яриад гой бичлэгүүдийг явуулна гэж бодож байна. За би энэ Европт анх удаага ингээ хостелуудад ирж хостел байж үзэж байгаа хгүй. Тэгээд энд ирэхээс өмнө Эдинбрагийн хостел бүр амар гоё санагдаад хийх юм амар ихтэй бүр ингээд амар олон гоё одоо жишээ нь синематай тэгээд амар гоё лаунж рум өнтертэй байсахгүй. Тэгээд ямар гоё хостел вэ гэж бодоод бийсэн чинь яг үндэ Европын орнуудаар аялахад хостелууд нь бүр үнэхээр гоё байд юм байна. Ер нь тиймэрхүү байд юм байна. Тэгээд одоо энэ жишээ нь хэд манай одоо миний дараагийн Копенгаген байгаа хостел гэхгүй юу. Тэгээд энэ бүр ингээд жим юмтэй юм заалны футбол энтрийн талбайтай. Тэгээд бүр ингээд жимтэй, йогатай. Тэгээд айгүй олон үйл ажиллагаанууд ивентүүд болдог. Тэгээд ямар ч нөгөө ганцаараа аялж байгаа. Одоо ерөөс санаа зовох шаардлагагүй гоё юмнууд их болд юм байна. Тэгээд орчин хүртэл амар хөөрхөн юм байна. За одоо би тэг өнөөдөр болохоор хостелсаа гарч байгаа уу. Тэгэл болох.
хямдхан үнгүү хийж болох газруудаар өнөөдөр явна гэж бодож байгаа. Тэгээд ямар ч хэсэн хамгийн түрүүнд юм олчдээ да. Денмарк бол яг үндэ нэлээ үнэтэй улс байна. Би үнэтэй гэдэг энэ юусэн мэдээгүй. Тэгээд ер нь аль нэлээ үнэтэй бүх юмнууд нь нэлээ үнэтэй. Гэхдээ дэлхийд манай хамгийн аз жаргалтай улсуудын нэгд ордог. Аз жаргалын индексээр 1-2-т ордог улс байгаа. Тэгээд өчигдөр нэг өдрийн туур хийсэн. Тэгээд туураар болохоор яг нөгөө туурын тайлбарлаж байгаа хүмүүс болохоор жоохон Швед, Норвег одоо энэ яг өчигдөр нөгөө нэг хааны ордоор нь цочлоод түүхийг харангууд ер нь бол Швед, Норвег за тэгээд Денмарк бол ингээд Денмаркийн нэг хэсэг байсан гэх юм уу. Тэгээд эхлээд Швед тэгснээ ингэнэ Генесийн номон дээр бичигдсэн хамгийн богино хугацаанд хамгийн олон удаа дайцсан улсаар Швед Денмарк хоёр орд юм байна л да. Тэрүүгээрээ Генесийн номонд бичигдэжсэн. Тэгээд ер нь л яг жоок болгож Швед хүмүүст айгуу дургу Шведүүд одоо Шведтэй холбоотой юм юмд дургу байдаг ч юм уу. Тийм байд юм лээ. Ягаад тэгэхээр нөгөө дайнаас холбоотойгоор тийм яриа байд юм лээ. За тэгээд би өчтөр нэрээ нэг тийм амар гоё курсант идсэн. Тэгээд тэр бараг би нөгөө хит их чихэрлэг юм идэж чаддггүй. Тэгээд миний идсэн амьдралдаа идсэн курсантаас хамгийн гоё дотор нь яг юу хийснээсээ мэдэхгүй. Тэгээд тэр яг бүр сэтгэл зүрхэнд орсон. Одоо тэг явж яг тэр курсанта өчтөр угнаал өөр бас нэг алдартай пестрийн газраас курсант авсан. Тэр гэхдээ алмандтай курсант байсан л да. Арай жоохон өөрийг авсан гэхдээ яг тэр курсантыг очиж идэхээр яг одоо ингэ явж байна. Тэгээд өчигдөр нэг Christmas market ороод тэгээд Rosenborg Castle гээд яг хааны ордонд нь хаан бүр амьдарч исэн 4-5 дахь Кристиан Фредерик хаанууд нь амьдарч исэн тэр ордонд нь очсон. Тэгээд ер нь л нэлээх мөнгө өрцөн байгаа болохоор өнөөдөр аль алах өнгөө хийж болох. Гэтэ сайн зарим ер нь л ихэнх музей янз янзын юмуд нь бүр сүмэн хүртэл юутай гэдэм байна. Тикет заавал авах шаардлагатай гэдэм байна. Тэгээд нэг тикет нь л гэхэд нэг 10 паунд энтергээд болоо явчихаар жоохон үнэтэй санагдаа. Тэгээд цаашаа зөндөө орноор явуулахаар мөнгө жоохон хэмнэх хэрэгтэй байгаа. Гэхдээ аль алах гоё. Яг нөгөө нэг үзэх системнуудаа энэ бол үзээд явах гээд хичээж байгаа. Тийм байна. Одоо гоё микрофоныхаа учрыг олцоо айгуу гоё наа. За өнөөдөр л өстой гоё нартай өдөр байна. Миний өнгөрсөн 2 өдөр болохоор яг тийм нэлээ өрхөг өдөр байсан. Travilla Park, Travilla Garden гэдэг манай хостелоос нэлээ ойрхон. Тэгээд харж байгаачлаа хүмүүс айгүй их дугуй ундаг. За энэ Copenhagen City Hall юм. За курсантаа авцсан. Ингэж харагдчих. Тэгээд энэ чимээг нь
Яг энэ голтон нэг юм байгаад байгаа. Тэр нь юу юм бол мэдгүй. Гэтэ бүр амар гоё юм. Хүн хайгны гудамжаар ингээд болоход явж байна. Ингээд дугуй бол бүр маш их ундаг. Бүр ингээд баг бүр хашигнаад бүр хүнээсээ илүү их дугуйтай гэд бичсэн байсан. Одоо ингээд утахгүй Денмаркаас явах гэж байна. Өнөөдөр ч ингээд алхацсан тэгээд жоох ядраад хөл маань өвтөд тэгээд амраал хараад сууж байна. Би болохоор одоо энэ Ньютаун гэдэг юм алдартай юм өнгөнгийн барилгууд байдаг. Тэрнийх нь энд ирсэн. Ингээд шөнийн Ньютауныг хараад сууж байна. Тэгээд сонин шүү. Амьдрал ер нь сонин шүү гэж бодоод сууж байна. Ингээд энэ л ирнэ гэж бодож байгаагүй улстай. Ингээд ирчихсэн. Ингээд зул цараар яг Европын орнд байж үсэх юмсан гэж боддог байсан. Мөрөөдөл маань ингээд энэ жил ингээд маш гинтийн байдлаар биелээд тэгээд бүр ингээд итгэж өгөхгүй ингээд зүүдэлж байгаа юм шиг санагдаж байгаа өдрүүд өнгөрч байгаа. Тэгээд маш их баяртай байна. Яг энэ цаг мөчөд төрсөндөө тэгээд ийм их боломжийг олгосон одоо бүх зүйлсэд талархаж байна. Тэгээд бас өөртөө ч гэсэн хамгийн ихээр талархаж байна. Баянаа. Тэгээ яг үндэ ингээд ганцаараа яриад суухаарстай үгүй юм байна. Гэхдээ айго лог хийж сорхохаа. Тэгээд анх ч гэсэн хязгааргүй мөрөөдөрөө тэгээд ямар нэгэн байдлаар хичээгээд явж байхад заавал амьдрал шагнана. Хэнийг муу санахгүйгээр үргэлж сайхан бүхнийг санаад тэгээд яг өөрийнхоороо үнэн байж чадах юм бол яагаад ч бүх юм боломжтой юм шиг санагддаг. Амьдралд боломжгүй зүйл гэж байдаггүй гэж би бол итгэдэг. Тэгээд гой зүйлсүүдийг мөрөөдөрөө тэгээд шинэ оноо гоё ухтаарай. Тэгээд ирэх жилээ төлөвлөөд бүр олон зүйлсүүдийг мөрөөдөрөө заавал биелэх болно. Бүр амлж ийн тэр биелэхгүй байх ямар ч боломжгүй хэрэг хүсэж байгаа гэдгээс хамаарна гэж боддог. Би бол өөрөөсөө ямар нэгэн зүйлийг хийхээр болохоор яг чи хэрэг хүсэж ийн гэж асуудаг. Тэгээд үнэхээр хүсэж байх юм бол тэр зүйлийнхаа төлөө одоо тэмцэж тэр зүйлийнхаа төлөө яг өөрийгөө дайчилж хичээдэг гэсэн. Тэгэхээр үнэхээр хүсэж ивэл боломжгүй зүйл байхгүй. Бүх зүйл боломжтой шүү. Тэгээд надад энд яг жоохон юмны өртөг үнэтэйг тооцвол гоё юм. Жоохон ядарч байгаа ч гэсэн гоё юм. Дахиад надад үргэлжлээд 12 хоног дахиад аялахаар байгаа. Тэгээд ирч хүчтэй болохгүй.